Энэ бол 20 жилийн өмнө Монгол улсын нэгэн жаад охин аав ээжтэйгээ гурвууд хөх хотоор айлчилд хоёрходоо татуулсан гэрэл зургууд болно. Тэгэхэд 20 жилийн хойных өнөөдөр өөлөө болсон тэр охин харин хөх хотын нэг сүлэг ордонд өөрийн биеэн даасан дууны үдшилийг хэлэх гэж бариг бөхсгөлгүй яарж байна. Энэ бол тэр Монгол улсын нэрт дуучин Сэрчмаа болно. Үнэмж оршилтай үнэн хонгор дурсгал гэж ингэж л хөрөнгөшин зүсардаг учиртай. 2004 онд билээ. Дуучин Сэрчмаа өвөр Монголын телевиз хорооны цагаан сэрийн үдэшлэгт урилга ёсоор оролцлоо. Сэрчмаа маань зөвхөн хөөрхөн сайхан зүсгэр хөрөл бишээ хүн болгоны зүрхэнд шингэсэн ээжийн тухай нэгэн ая дуугаар өвөр монголчууд тэрчлэн бүх дундад улсын сонирхогчдод танигдаж аюулхай цэцэнтэн аштын цуурья үүсгэсэн юмсан. Хүмүүсийн амандаа аялах туртай ээжтэй зориулж дуулах туртай ээж хүмүүсээс амандаас аялах туртай дууны нэг болсон гэж би боддог. Тэгээд бас Улаанбаатарт байгаа бас ар монголчууд маань, өвөр монголчууд маань бүгдээрээ сонсдог болсон энэ дуу. Тэгээд анх би энэ дуу өвөр Монголын цагаан сарын үдшилтээр ирж дуулж байсан. Тэгээд тэн дээр ирж дуулахад хүмүүс маш сайхан хүлээж авсан. Тэгээд тийм ч учраас бас энэ дуугаар бас танигдсан гэж бас хэлж болно. Ээжийн тухайн бүрий сайхан дуунуудыг дуулж, эрээн хорвоон элэг нэгтний уйруулж явахын зэрэг урамшуулж нөлөөлсөн Сэрчмаагч урлагийн тухай боловсролоо уйхгүй гүйцэлцээр байна. Тэр маань ангир ээжийнхээ дуугаасаа зүрхний ирэл хэмээх дууга уянгалах хүртэл дуулахын урлагийн цар хүрээгээ аяндаа өргөдгөж дуулахын урлагийн шин давалтаа биелүүлж ирсэн юмсан. Дууг анх сонсоод ямар сайхан дуу би энэ дууг одоо дуулъя гэж би одоо энийг миний л дуу би дуулах ёстой юм байна гэж би тэр үгийг нь уншаад аян сонсоод хийж батсан. Зүрхний ирэл гэхэд бол хэдийгээр өвөр Монголын уран бүтээлчдийн шүлэг аяар бүрэлдэсэн боловч Монгол улсын тэнгэрийн ивэл гэх хян бүтээлд гол дуугаар сонгогдсон гэнэ билээ. Сэрчмаагийн цээлхэн тунгалах хоолойхоос торхон их шиг болон ундрсан энэ хүү дуун дотн хайрын тухай домогт аялгууг зүрхэн зурьялаж Монгол орны ард түмний сэтгэлд хөлгүй талмааралтай сэтгэлийн долгионыг үүсгэсэн юм билээ. Сэрчмаагийн дуу өөрийн гэсэн онцлогтой өөрийнхөө ур авьяас орлог чармайлгаан бүр дуундан өөрийн сэтгэлээрээ өөрийн дуутайгаан уялдуулж дуулдаг учраас Сэрчмаагийн дуу хүний сэтгэлийг маш сайн хөндөж чаддаг. Ийм учраас Сэрчмаа өвөр Монголын өртгөн засах орн тэр чинь манай улсын дотор хамгийн төлөөтэй ийм Монгол улсын дуучин болж ирсэн байна. Сэрчмаа бол сайн дуучин дуусан бүгдээрээ дуучин болдоггүй. Дууг сэтгэлд хүргэжснээр хүмүүс дуучин болдог юм. Ингээд Сэрчмаа уран бүтээлийг үнэхээр одоо өндөр амжилтанд хүргэж өөрийн авьяас шүлгээрэн олон үзэгчд сонсогчдод сайхан их шиг дуу өгч тэр сайхан хүмүүсүүдийг баярлуулж хүмүүсийн амьдралыг хөглж байгаа их буянтай сайхан хүн хиймэр золоотой сайхан дуучин. Монгол улсын тэргүүн дэсийн хошигч сүлжээ Баядуу сүлжээнд Сэрчмаа гэсэн нэр үгийг хятад үсгээр дармалж дарамтчин хөвчөнд хуран өндөг золонгууд 8180 хүү Сэрчмаагийн тухай зохиол мэдээллийн сурагч менюд агшин зүү тодордог. Энэ Сэрчмаагийн дунд Дундад улсын монголчуудын домнол бишээ хятад үндэстэн зэрэг бусад үндэсний дотор хэр зэрэг нөлөөтэй гэдгийг бийцтааруулж хүсэл анхаарлын тэнэ төв болж байгаа гэдгийг илт харуулж байна. Онцгой Сэрчмаагийн тухай зоог яриавал Дундад улсын монгол хэлний сүлжээнүүдийн нэгэн халуун сэдв болсоор байгаа юм а. Энэ бол Дундад улсын монгол хэлнээс сонин мэдээнээс сүлжээнийх нь дуучин Сэрчмаагийн дууны багтын уулзалтыг зохион байгуулж байгаа ахуй байдал болно. Энэ удааны уулзалтад 100 гаруй хүмүүс оролцож залуу багчууд ихэнх тоог эзэлжээ.
эдгээр дууна багтас Сэрчмаагийн дуурлагын тухай халамжлан асуулж байхын зэрэгцээ Сэрчмаагийн ажимтлалын тухайч хүнзгээ сонирхолтой асуулт тавьж ирээж ороогүй шууд зовдож эвдэх хурлын дэмт чуулган болсон байна. Миний хувь хүний бодлол надтай найзлах хэрэгтэй хүн бол намайг маш их хүндэлдэг, эмэгтэй хүнийг ойлгодог, тийм мэдлэгтэй, ноён нуруутай, эмэгтэйг илүү авч явдаг тийм ээ. Одоо ягаад гэвэл эмэгтэй хүн болгон эрэгтэй хүнийг хамгийн ихч ааваараа төсөөлдөг. Ягаад гэвэл аав маань бол миний хамгийн хайртай, хамгийн эрхэм нандин хүндэлдэг эрэгтэй хүн шүү дээ. Тийм учраас манай аавтай адилхан л аав маань надад ямар хайртай, ямар их төшиг тулгуурлаж надад ямар хайртай бүх зүйлээ зориулдаг те охиноо гэж хайрладаг бай. Тэр шиг л миний одоо найз маань бас миний одоо хань болох хүн маань те тэгж аавтай минь адилхан бас ялгалгүй тийм сайхан байгаасаа гэж би хүсдэг. Тэгэхээр энэ бол зөвхөн би ч биш эмэгтэй хүн болгон л бас энийг хүсдэг байх гэж бодож байна. Ер нь хүн хүнээ хүчинд гэдэг Сэрчмаатай дурсгалын зураг авахулах гэж ягцран багшралсан залуусын жагсаалаас хөөр наргааны дэвжээний итгэл бишээ уран бүтээлийн нөлөөлөх хүч нэгж илхэн олж мэдэрх юм. Энэ бол 2009 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Хотын Өвөр Монгол буудалд явагдсан хайрын цацал Сэрчмаагийн дууны үдэшлэгийн сони мэдээ нийтлэх хурал болон энэ удааны сони мэдээ нийтлэх хуралд Өвөр Монголын өдрийн сонин, Өвөр Монголын радио хороо, Өвөр Монголын телевиз хороо, Монгол соёл урлагийн сүлжээ зэрэг хятад монгол хэлний 30 гаруй жуучлалаар оролцож бодот сурвалжлах хийжээ. Урамгач тоглолт гэгч Ухан Тамир шалгах хатуу уловсрлоос ирэлтэй юм а. Яг иймээс дуурал